За өнөөдрийн бичлэг дээр Джон Максвеллийн бичсэн манлайллын шилжилт номын талаар ярилцах болно. За манлайллын шилжилт гэхээр энэхүү номон дээр бол манлайлагч хүн гэж тэгвэл яг хэнийг хэлэх юм бэ гэсэн чинь одоо гоцлол хөгжимчин байгаа штэ тий. Гоцлол хөгжимчин гэдэг бол өөрийнхөө сонсхийг хүсэж байгаа, өөрийнхөө гаргахыг хүсэж байгаа аялгаугаа өөрөө хөгжимдөд гаргадаг хүнийг гоцлол хөгжимчин гэдэг юм аа л да. Харин хөгжмийн удирдаач гэж хүн байгаа. Тэр удирдаач гэж хүн бол өөрийнхөө сонсхийг хүсэж байгаа аялгаугаа бусад хүнээр дамжуулан гаргадаг хүнийг удирдаач гэж байгаа. Тэгэхээр манлайлагч гэж хэмбэ? Манлайлагч болно гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр та өөрөө гоцлол хөгжимчнөөсөө удирдаач болохыг манлайлагч болно гэж хэлж байгаа юм байна. Тэгэхээр өөрөө бол гоцлол хөгжимчин байх юм бол өөрөө өөрийнхөө дасгалыг сайн хийгээл өөрөө өөртөө л ажиллахад болно шүү дээ, тий. Тэгтэл өөрийнхөө тэр сонсхийг хүсэж байгаа аялгаугаа бусад хүнээр дамжуулж гаргана, бусад хүнийг удирдана, манлайлна гэдэг чинь шал өөр төвшний асуудал болж байгаа. Бас шал өөр сорилтуудтай тулгарна гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр энэхүү манлайллын шилжилт номон дээр бол та өөрөө ингэж гоцлол хөгжимчнөөс удирдаач, манлайлагч болоход танд тулгарах 5 төрлийн сорилтыг бичсэн байгаа. За мөн манлайлагч хүний хийх ёстой олон төрлийн шилжилтүүдийг бичсэн байгаа. Тэр дундаас өнөөдрийн бичлэгтэр 5 гол шилжилтийн талаар ярих болно. За эхлээд сорилтын талаар ярий. Та соло тамирчин байснаас манлайлагч болоод бусад хүмүүсийг удирдаад манлайлаад аваад явхад танд цааш нь 5 төрлийн сорилт тулгарх юм байна. За нэгдүгээр сорилт бол удаан явах сорилт гинэ. Яагаад тэгэхээр урд нь юм гоцлол тамирчин байсан, соло тамирчин байсан, өөрийнхөө уртгаа сайн хийдэг байсан хүн бол өөрөө цагаа төлөвлөл, өөртөөгөө ажиллаад, өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэл төрүүлэл яваад байгаа шүү дээ, тий. Тэгтэл манлайлагч хүн гэдэг бол өөрөө ингэж ганцаараа төрүүлээд явж болтгүй юм байна. Танаа баг дотор байгаа хамгийн удаан тийм удаан хүнийхээ хурдтай тааруулаад тэднийг аваад явах хэрэгтэй юм байна л да. Ууланд авирна гэж бодох юм бол та хамгийн түрүүнд ганцаараа уулын оргил дээр гарах бол манлайлал биш юм байна. Хамт олонтойгоо зэрэгцээд хөтөлцөөд гарах нь л жинхэнэ манлайлал юм байна л да. Тийм учраас урд нь тийм өөрөө чадвартай байсан соло хүн болвол ингээд манлайлагч болоход хамгийн түрүүнд нэгдүгээр сорилт бол удаан явах шаардлагатай байдаг. Удаан явна гэдэг нь яг жинхэнэ шууд утгаараа удаан явна гэсэн үг биш. Баг хамт олонтойгоо зэрэгцээ тэднэртэйгээ хамт явах нь нэгдүгээр сорилт байдгийн байна. За хоёрдугаар сорилт нь бол бусад хүмүүсийг өөрөөсөө илүү гялалцахыг ингээд зөвшөөрнө, тий. Урд нь саяны жишээн дээр бол гоцлол хөгжимчин байх юм бол артал тоглож байгаа өөр хөгжимчд бол намайг л илүү гоё гэрэлтүүлэхийг хүссэн шүү дээ, тий. Гоцлол хөгжимчин бол харин эсвэргээр та удирдаач байх юм бол тэр танаа баг хамт олонны чинь хөгжимчин болгоны давуу тал нь юу юм, тэр болгоныг та ингэж гаргаж өгөх үүрэгтэй байна гэсэн үг шүү дээ, тий. Тийм учраас өөрөө урд нь ингэж гялалцаж байж агаад манлайлагч болох юм бол өөрөө бүхийгөө багийнхаа хүмүүсийг гялалцуулах юм байна. Шагнал авах юм бол цом авдсан шүү дээ, тий. Тэр цомоо та өөрөө өргөх биш багийнхаа хүмүүсээр өргүүлэх юм байл та. Тэгэд энэ бол бас манлайлагч болж байгаа хүмүүст маш том сорилт байдаг юм байна. Яагаад гэвэл хүн болгон л угаасаа тэр алтрын тавцан дээр гарах шагналыг авахыг хүсэж байгаа шүү дээ, тий. Тэгтэл өөрөө авах биш бусад хүмүүсээр ахуулна гэдэг чинь бас манлайлагч болж байгаа хүнд тулгардаг том сорилт байдгийн байна. За гурав дахь нь болохоор тодорхой бус ирээдүрөө эр зоригтой алхах тийм сорилт танд тулгардаг юм байна. Яагаад гэвэл манлайлагч биш зүгээр нэг багийн гишүүн байх юм бол таны манлайлагч чинь эхлээд шин зүйлүүдийг туршаад ч юм уу, те энэ замаар явъя гэд ингээд таныг хөтлөн дагуулах юм байна шүү дээ манлайлагч хүн чинь. Эсвэргээрээ та өөрөө манлайлагч болж байгаа тохиолдолд тодорхой бус ирээдүлөө эр зоригтойгоор алхах шаардлагатай байна. Яагаад гэвэл шин зүйлийг туршилнаа гэдэг чинь амжилттай болох, амжилтгүй болох магадлал 50% та гэсэн үг шүү дээ, тий. Тэгтэл амжилтгүй болчих ч гэсэн магадгүй тэр зүйл дээр та өөрөө манлайлаад эхлээд туршиж үзэх юм байна. Тийм учраас эр зориг гэдэг бол манлайлагч хүнд зайлшгүй байх хэрэгтэй. Тэгээд бусад хүний хараахан туршиж амжаагүй байгаа зүйлсүүдийг та турших эр зоригтой байх хэрэгтэй юм байна. Тэгээд ингэж хэлсэн байлаа номон дээр эр зоригоос шалтгаалж таны амьдрал агшиж эсвэл тэлж байдаг. Боломж болгон тодорхой бус байдаг. Тодорхой бус буюу амжилттай болохын мэдгүй, амжилтгүйч болж магадгүй. Тийм зүйлсүүд л та төрүүлж орох нь бас манлайлагч болж байгаа хүний хувьд бол тулгарх том сорилт нь байдгийн байна. За мөн дараагийн дөрөвдүгээр сорилт нь бол та өдөр болгон бусад хүмүүсийг сайжрахад нь туслах ёстой юм байна. Уул нь та зүгээр гоцлол тамирчин байх юм бол өөрийнхөө ур чадварыг хэмжээл та өөрөө л өчигдрөөсөө илүү сайн байхад болно шүү дээ, тий. Тэгтэл манлайлагч болж байгаа хүний хувьд бол өдөр болгон тэр өөрийнхөө багтаа танд харьяалагдж байгаа тэр хүмүүсийг илүү сайжрахад нь та өдөр болгон туслах юм байна. Тэгэхээр таны фокус чинь өөрийнхөө ур чадвар дээр биш бусад хүний багийн чинь хүмүүсийн ур чадвар дээр төвлөрөх ёстой юм байна. За хамгийн сүүлийн сорилт болвол өнөөдөртөө амьдрах ёстой сорилт гинэ. Ягаад гэвэл урд нь ийм гоцлоллаг байсан хүмүүс ч юм уу, тэгэх юм бол өчигдрийн ийм амжилт маань байгаа учраас өнөөдөр ингээд
одоо багийн зүгээр манлайлаа тэр хүмүүсийг ингээд сайжруулахгаа тэр хүмүүстэйгээ ингээд харилцаагаа дотносоод явж байхад тэр хүмүүсээс үл тоох ч юм уу тиймэрхүү зүйлсүүд ирж магадгүй юм байна л да. Тэгсэн чинь ингэж утсан байлаа номон дээр одоо бейсболын домог тамирчин Бэб Рут гэж хүн байдаг юм байна. Тэр хүн ингэж хэлсэн байдаг юм байна. Өчигдрийн оноо өнөөдрийн тэмцээнд ямар ч нэмэр болохгүй гэж хэлсэн үг гэдэг юм байна. Тийм болохоор та өчигдөр одоо бүр ингээл амар гоцлол хөгжимчдөр ч юм уу сооло тамирчин болоод бандан бадарч байсан чинь өнөөдрийн та баг хамт олноо манлайлаж явж байхад тэр чинь ямар ч нэмэр болохгүй. Тийм учраас яг өнөөдөртөө амьдрах хэрэгтэй гинэ. За бас эсэргээрээ бас өчигдрийн оноо өнөөдрийн тэмцээнд нэмэргүй гэдэг чинь эсэргээрээ бас таны өчигдөр уржигдөр хийж исэн алдаачин ч гэсэн өнөөдрийн тэмцээнд бас нөлөөлөх гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр та өөрөө ингээд энгийн тамирчин одоо сооло тамирчиннаасаа удирдахч манлайлагч болоход танд ийм 5 төрлийн сорилт тулгарх юм байна. За үргэлжлүүлээд тэгвэл энэ 5 сорилтыг давсны дараа та тэгвэл бас жинхэнэ манлайлагч болоход та өөртөө ямар 5 төрлийн одоо өөрчлөлт шилжилтийг хийх ёстой юм бэ гэдэг талаар ярилцъя. За мөн манай сувгийн хамтран ажиллагч байгууллагаар Сорооны англи хэлний академи оролцдог байгаа. Хэрвээ та английнхаа чадварыг ахиулъя гэж зорж байгаа бол Сорооны англи хэлний академийн бүтэн сайн өдөр болгон өглөө 9:30-аас болдог танилцуулга өн төлбөргүй сургалтанд суугаад үзээрэй. Ямар хөтөлбөр, ямар багш орох юм бэ гэдэг талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг учраас та дараа нь харамсахгүй сонголтоо их боломжтой учраас Сорооны англи хэлний академиг зориод үзээрэй. За үргэлжлүүлээд та яг манлайлагч болохын тулд таны хийх ёстой 5 төрлийн шилжилтийн талаар ярилцъя. За нэгдүгээр шилжилт нь бол та зорилго төвтэй байснаас хөгжил төвтэй, хувь хүний хөгжил төвтэй болох ёстой юм байна. Яг гэвэл тухайн нэг ингээд нэг зорилгыг тавьчаал тухайн тэр зорилго руугаа хүрэхгээл ингээд яараа сандраал байх юм бол яг өөрөө гоё бүрэн хөгжиж чадахгүй мэл. Яг гэвэл зорилгодоо хүрэхгээл яарад идэг. Тэгээд тухайн зорилгодоо яарж хүрсэн ч гэсэн тэгээд одоо дараа нь яг дахиад ингээд нэг зорилго тавихгүй л аз жаргалгүй болдог ч юм уу. Тиймэрхүү зүйл болдгийм байна. Харин эсэргээрээ та зорилго биш хувь хүний хөгжил төвтэй болох юм бол одоо тэр зорилго тавьсан ч гэсэн тэр тухайн зорилгынхаа ардаас явж байхдаа тэр явц тундаа өөрийгөө хөгжүүлэх нь таны зорилго болох юм бэ. За мөн дээрэс нь манлайлагч хүн бол одоо бүхнийг сайн хийж чадах шаардлагагүй мэн. Яг гэвэл танаа баг хамт олон дотор ч маш олон төрлийн авяас чадвартай хүмүүс орж ирэх учраас та бүх зүйлийг ингээд ганцаараа сайн хийдэг байх шаардлагагүй мэн. Харин манлайлагч хүн яг юу хийх ёстой юм гэсэн тэр цөөхөн хідэн чадваруудыг л эзэмших ёстой гинэ. За тэр цөөхөн хідэн чадвар нь юу вэ гэхээр одоо нэгдүгээрт бол та үргэлж эерэг хандлагаа хөгжүүлж авах ёстой юм байна. Эерэг хандлагыг. Ягаад гэвэл манлайлагч гэдэг чинь дандаа л хүнтэй харьцна гэсэн үг шүү дээ. Тийм учраас нэгдүгээрт эерэг хандлагаа үргэлж хөгжүүлэх ёстой юм байна. За хоёр дахь нь болохоор бусадтай нэгт харилцаа тогтоох чадвартай. Харилцааг үүсгэх чадвартай байх ёстой юм байна. За гурав дахь нь бол манлайлагч хүн бол өөрийнхөө залхамж дараагийн лидерээ дандаа бэлдэж явах хэрэгтэй юм байна. За тэгээд дөрөвдүгээрт бол манлайлах ёстой буюу үлгэрлэх ёстой. Инг тэнг гэж та хэлэх биш, таныг хараад өөрөө хүмүүс тэгмээр ингмээр санагдахаар та өөрөө биеэрээ үлгэрлэх ёстой юм байна. Тэгээ манлайлагч хүн бол энэ дөрвийг л ингээд сайн хийдэг байх шаардлагатай. Тэгээд та өөрийнхөө зорилго дээрээ фокуслах биш, эсэргээрээ энэ дөрвөн чадварыг анхаал энэ ур чадваруудаа л хөгжүүлэх дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх ёстой юм байна. За мөн дээрэс нь та өөрөө хэдийгээр манлайлагч хүн жигсэн хөгжиж байгаа тийм манлайлж байгаа хөгжлийн ардаас явж байгаа хүмүүстэй бас ойр байх ёстой гинэ. Ягаад гэвэл хүн гэдэг нэг юм галын хайчтай адилхан гинэ. Галын хайчийг галын ойр тавих юм бол халаад идэг. Харин галаас хол тавих юм бол хөрчдөг юм байна. Тэгэхээр хэдийгээр та үнэхээр сайн манлайлагч хүн жигсэн бас тэгэж өөрийгөө үргэлж хөгжүүлдэг хүмүүсийн хажууд байхгүй л бол хөрчих юм байна. Тэгэхээр та өөрөө баг хамт олонтойгоо байна. Тэрнээсээ гадна өөрөө таныг бас хурцлж явах хүмүүстэй нэлээд сайн одоо нөхөрлөх ёстой юм байна. За мөн дээрэс нь ингээд өөрийгөө хөгжүүлж явахын тулд эхлээд өөртөө ихтгэлтэй байж өөртөө ингээд аягүй сайн үнцэн өгөх ёстой гинэ. Ягаад гэвэл хүн өөртөө хэр одоо та өөртөө ингээд өөрийнхөө одоо боловсралдоо ч юм уу өөрийнхөө эрүүл мэндтэй ч юм уу ингээд нэг хөрөнгө оруулдаг тийм санхүүгийн хэмжээ байгаа шүү дээ. Тэр санхүүгийн хэмжээг юу тогтоодог вэ гэхээр таны өөртөө итгэх итгэлчин тогтоодог юм байна. Жишээ нь та одоо би бол ингээд одоо өөрөө ингээд юм сураад явах юм бол би өөрийнхөө эрүүл мэндтэй анхаарах юм бол би бол хязгааргүй амжилт гаргандаа гэж итгэсэн хүн бол өөртөө маш сайн хөрөнгө оруулж чаддаг юм байна. Харин эсвэргээрээ би энийг сурсан ч гэсэн би одоо өөртөө ингэж хөрөнгө оруулсан ч гэсэн би яг амжилт гаргаж чадах болов уу гэж өөртөө эргэлзэж байгаа хүн бол өөртөө хөрөнгө оруулж чаддаггүй гинэ. Тийм учраас та манлайлагч хүнийхээ хувьд өөртөө маш сайн итгэлтэй байх хэрэгтэй байна. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь би өөртөө хөрөнгө оруулах тусам надаас маш их нөөц болцоо гарч ирээд би илүү их хол руу явж чадна гэж өөртөө итгэж өөртөө хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай юм байна. За хоёрдугаар шилжилт нь болохоор эрх ямб
эрх ямбаас илүүгээр одоо төлөөсийн шилжилттэй болох ёстой гинэ. Одоо хүмүүс ингээ манлайлагч болноо, удирдахч болноо гэл тэгэхээр би манлайлагч болчих юм бол хүмүүс надад ирж үйлчлээл, би гоё ингээл үйлчлэлээ аваад бусад хүмүүсээр хүссэн зүйлээ хийлгээл би удирднаа гэж ингэж гоё тийм эрх ямбыг би эдлэнэ гэж боддог гинэ. Тэгтэл номын зохиолч бол та жинхэнэ манлайлагч болохыг хүсчихвэл эрх ямбаас илүүгээр төлөөс гэсэн төлөөс төвтэй болох ёстой гинэ. Яг гэвэл одоо жинхэнэ манлайлагч хүмүүс бол бодит амьдрал дээр ямар нэгэн одоо юм үн цэнтэй зүйлийг би өөрийн болгож авахын тулд төлөөсийг нь заавал төлөх ёстой. Тэгээд төлөөс нь тийм ч амархан байдгүй гэдгийг ингээд ойлгодог хүмүүс байдаг гинэ. Хэрвээ та төлөөсийг нь төлөхгүй бол золиосыг нь төлөх шаардлага гарна гинэ. Тэгэхээр одоо юу гэдэг лөөр хийгээд ч юм уу, нэг муу аргаар ч юм уу ямар нэгэн зүйлийг ингээд амархан аргаар олж авлаа гэж бодоход төлөөсийг нь төлөхгүйгээр тэгээд олоод авах юм бол дараа нь ямар нэгэн байдлаар золиосыг нь заавал төлөх шаардлага үүсдэг гэж шүү. Амар тийм болохоор анхнаасаа та манлайлагч болж байгаа бол би бүхий л төлөөсийг нь төлнө. Дараа нь гоё тэр эрх ямбыг нь шагналыг нь авна. Эхлээд бол би бүх төлөх ёстой төлөөсүүдийг төлнө гэсэн тийм майндсеттэй байх ёстой юм байна. За мөн тэгээд энэ төлөөс төвтэй байхын тулд танд хоёр зүйлийг аягүй сайн тэнцвэртэй авч явах шаардлага байгаа юм байна. Тэр нь болохоор нэгтгэх нь итгэл найдвар болон хичээл зүтгэл гэсэн хоёр зүйлийг тэнцвэртэй авч явах ёстой гинэ. Итгэл найдвар гэдэг нь болохоор одоо хэцүүч байсан урт хугацаанд ямар тач бүх зүйл сайхан болно. Би алсын хараанда хүрнэ гэсэн итгэл найдвар байх ёстой юм байна. За мөн хичээл зүтгэл гэдэг нь болохоор би яг өнөөдөр төлөх ёстой, төлөөсөө төлөхгүй бол би шагналаа авч чадахгүй. Тийм болохоор би бүх төлөөсийг нь төлөх ёстой, хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн энэ хоёрыг тэнцвэртэй авч явах ёстой юм. Энэ хоёрын аль нэг нь байхгүй бол урам зориг гэж зүйл байхгүй болно. Тийм болохоор итгэл найдвар болон хичээл зүтгэлийг тэнцвэртэйгээр авч явах ёстой гинэ. За мөн дээрэс нь одоо менежментийн ухааны эцэг гэж хэлэгддэг Петр Дракерийн хэлсэн үг гэдэг юм байна. Энэ болохоор хамгийн ноцтой аюул бол бодит байдлыг эсэргүүцэх юм. Бүр хамгийн ноцтой аюул бол бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх гинэ. Тийм болохоор та өөрөө яг бодитоор сэтгээд манлайлагч хүнийхээ хувьд би хэдий ч нэх төлөөс төлнө, төдий ч нэ би хол явж чаднаа. Тэгээд дээрэс нь би манлайлагч хүн юм чин бусад хүний хийдэггүйг би хийгээд яаж хийх ёстой юм бэ гэдгийг нь өөрийнхөө биеэр үлгэрлэж, үзүүлж байж л манай баг хамт олон миний ардаас ирнэ гэдгийг ингэж ойлгох ёстой гинэ. Тэгээд ингэж хэлсэн байлаа номон дээр бүх золиосыг тууштайгаар гаргах аваас гайхалтай үр дүнд хүрэх нь дамжиггүй. Тэгэхээр таны хоёр дахь хийх ёстой шилжилт бол эрх ям бидлэх биш, эсвэргээрээ төлөөсийн тийм төвтэй, төлөөсийг нь төлнө гэсэн тийм төвтэй байх ёстой юм байна. За дараагийн таны хийх ёстой 3 дахь шилжилт бол манлайлагч хүний хувьд та бусдад таалагдах бусад хүмүүсийг сорж авах ёстой гинэ. Манлайлагч хүмүүс одоо өөрийнхөө баг хамт олонтойгоо би эвтэй найртай байх хэрэгтэй, тэднэрт таалагдах хэрэгтэй гэсэн юм бяцхан өөртөө юм дарамт үүсгэждэг гинэ. Тэгтэл манлайлагч байна уу, ямар ч хүн байна уу, бүх хүнд хизээч таалагдах боломжгүй гинэ. Тийм учраас та манлайлагч хүнийхээ хувьд баг хамт олондоо таалагдахын тулд биш, баг хамт олон чинь одоо байгаагаасаа илүү төвшөнд хүрэхийн тулд та тэднийг үргэлж шахаж явах хэрэгтэй юм байна. Шахаад одоо ямар хүн байгаа. Тэгээд тантай уулзсныхаа ачаар одоо байгаагаасаа илүү хүн болох нь чухал юм байна л да. Манлайлагчтай уулзах юм бол хүмүүс болон тэгж илүү хүн болж өөрчлөгддөг юм байна. Тэгтэл зарим одоо манлайлагч нэртэй ирнэ манлайлж чадахгүй байх юм бол харилцаандаа илүү анхаарат байдаг гэнэ. Энэ хүнд би таалагдах гад тэр нь чухал байгаад байдаг. Тэгтэл манлайлагч гиний үүрэг бол бусад хүмүүсийг илүү сайн болоход л туслах нь манлайлагч хүний үүрэг байдаг юм байна. Тийм учраас та шилжилт нь бусад хүнд таалагдхаасаа илүүгээр бусад хүнийг сорих гэсэн ийм шилжилтийг хийх ёстой юм байна. За дараагийн 4-р таны хийх ёстой шилжилт нь бол нэгэн хэвийн байдлаас одоо ийм бүтээгч байдал руу шилжих ёстой гинэ. Тэгээд тогтвортой байна гэдэг нь бол ерөөсөө манлайлал биш. Манлайлал гэдэг бол өмнө байснаасаа одоо байгаагаасаа дандаа илүү болохыг л ингээд манлайлах гэдэг юм байна. Тэрнээс ш тогтвортой байхыг ерөөсөө манлайлал гэдгүү гинэ. За тэгээд тогтвортой байхаас илүүгээр тэгвэл одоо илүү хөгжихийн тулд бүтээлч байх ёстой гэсэн үг шүү дээ, тий. Тэгвэл бүтээлч байхын тулд та өөрөө манлайлагчийн хувьд баг хамт олонтой тэр бүтээлч соёлыг бий болгох ёстой юм байна. За үүнийг яаж бий болгох вэ гэхээр жишээ нь та ингээд баг хамт олонтой хэлэхдээ юу хийхийг нь хэлж өгөх ёстой юм байна. Ямар үр дүн та тэднээс хүлээж байгаа вэ гэдгээ хэлэх ёстой. Болохоос ш яаж хийхийг нь хэлэх ёсгүй юм байна. Яаж гэдгийг нь хэлчих юм бол нөгөө хүмүүс чинь сэтгэхээ болчих штэ тий. Тэгтэл та яаж гэдгийг нь хэлснээс чинь илүү арга замыг ч гэсэн танаа багийн гишүүд олох боломжтой. Тийм учраас яаж гэдгийг нь биш
юу хийх вэ? Ямар үр дүн гаргах ёстой вэ гэдгийг нь хэлж өгөх юм бэ. За мөн дээрэс нь одоо шин зүйлийг туршина гэдэг чинь эрсдэл шүү дээ, тий. Сайн ч болчих магадгүй, муу ч болчих магадгүй. 50-50% боломжтой, тий. Тийм учраас та өөрөө баг хамт олондоо бүтээлч байх боломжийг нь олохын тулд эрсдэл гаргах боломжийг. Тэгээд эрсдэл гаргасан хүмүүс маань одоо бүтлгүүтлээ гэхэд тэрийг нь зүгээр нааштаагаар хүлээж авдаг тийм соёлыг бүрдүүлэх ёстой юм байна. За мөн дээрэс нь одоо төлөвлөгөөндөө нэлээд уян хатан хандах хэрэгтэй гинэ. За мэдээж манлайлагчийн хувьд бол төлөвлөгөө бол нэгттэй өөрийнхөө тавьсан төлөвлөгөө зорилгоо бол хатуу чамд мөрдөх ёстой. Гэхдээ тэр төлөвлөгөөнөөс чинь илүү сайхан боломжууд гарч ирэх юм бол уян хатан өөрчлөх чадвартай байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол таныг баг хамт олонжин харж байгаа учраас та бүр өөрийнхөө нэг төлөвлөгөөн дээрээ бүр ингээ бат зогсчоод илүү гоё боломжууд байхад чинь гэсэн тэднийг хүлээж авахгүй байх юм бол явцын дунд бол танаа баг хамт олончин маш гоё боломжууд гарч ирсэн гэсэн танд ингээд хэлж чадхаа болчдөг юм байна. Тийм болохоор төлөвлөгөөндөө бас уян хатан чанартай байх ёстой гинэ. За хамгийн сүүлийн 5 дугаар таны шилжилт бол одоо бусад хүний одоо биегээсээ бусад хүн гэсэн ийм төвтэй болох хэрэгтэй гинэ. За тэгээ та манлайлагч хүнийхээ хувьд өдөр бүр бусад хүний амьдралд эергээр нөлөөлөх, бусад хүний амьдралд үн цэнийг бий болгож явах хэрэгтэй юм байна. Гэхдээ өдөр бүр гинэ. Одоо тийм үг байдаг шүү дээ, тий? Юу тарин түүнийгээ хураана гэсэн үг байдаг. Тэгсэн чинь дээрэс нь та хэдий ч нэ их тарин төдий ч нэ хураана гэсэн бас зарчим байдаг гинэ. Тэгэхээр та өөрөө хэдий ч нэ өдөр бүр алхам тий бусад хүний амьдралд хэдий ч нэ эерэг нөлөө, эерэг үрийг сулгана төдий хэмжээний юмыг та хурааж авах юм байна. За мөн дээрэс нь ургацын хууль дээр бол ингээд үр байгаа шүү дээ тий. Тэр үрээ та газар доор тарих юм бол таны тарьсан үр чинь ургадаг юм байна. Харин эсвэргээрээ хадгалсан үр мууддаг гинэ. Тэгэхээр 3 ингээд тариалангийн зарчим байгаа юм. Энэ 3 зарчмыг та бодож үзээд бусад хүний амьдралд өдөр болгон эерэг нөлөө үзүүлж эерэг үрийг суулгаж авах хэрэгтэй байна. Манлайлагч хүнийхээ хувьд те. Тэгэхээр энэ 3 зарчим бол нэгдүгээрт юу тарин түүнийгээ хураана, хоёрдугаарт хэдий ч нэ их тарин төдий ч нэ ихийг хураана, гуравдугаарх нь таны тарьсан үрчин ургадаг бол хадгалсан үрчин мууддаг гэсэн ийм 3 зарчим бас манлайлалын зарчим дээр ч гэсэн үйлчилдэг гинэ. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр Джон Максвеллийн бичсэн манлайлалын шилжилт номын хэсгээс ярьлаа. Тэгэд энэхүү номон дээр бол манлайлалын 11 шилжилт байгаа. Тэгээд тэр 11-ээс нь одоо хамгийн чухал гэж үзэж байгаа надад таалагдсан 5 шилжилтийг ярьлаа. Тэгэхээр дараагийн бичлэг дээр бас хэрэгтэй бас амьдрал дээр шууд хэрэгжүүлэх боломжтой гоё номнуудыг ярих болно. Дараагийн бичлэгээр явуулцъя. Баяр таа.